Зохиолч Стенү санаандгүй учрал 1-р бүлгийн 5-р хэсэг. Үүр цайжээ. Намдаж орхисон баргасыг сэрэхэд энгэрт нь наан тунжиг тайван нойрсох ануугийн хатуу хөхөн цээж гжигдэн умдагных нь ус эрэгтэнгэн эргэнүүлээд тунжиг гоёхон мэдрэмж төрүүлж байв. Охин үнэхээр үзэгсэлэнтэй хөөхөн эгдүүтэй харагдах тул сэмхэн үнсээд нуруу уцаар нь зөөлхөн илбэхэд сэрчхөв. Ануугийн салтаа шархиран өвдөвч дурхүслийн гал баг багаар сэргэн ассаар хоёул угсхийн тэврэлтэн үнсэлцэж эхэллээ. Сэтгэл санаагаар унан унжиж орхисон баргасыг шулганан ясаар сэргээж тэд босцоолоо. Ах нь өнөөдөр эмнэлгээр явна. Чи ажилдаа битгий яваарай. Орой боломж гарвал дахиад уулзъя гэд хитвчээ удлан 5 ширхэг 20 мянгатыг суулаад энүүгээр гэртээ дуртай юм аваад очоорой гэхэд ануу цааргалсан ч халаасанд нь шургуулж орхив. Буудлаас гармагц таксин суусан барахаас уцаа асаан гэрлүүгээ залган хотод ирснээ дуулгаж ахиад 2-3 хүн лөө залгаж ажил төрлөө зохицуулаад дараа нь эмчтэй холбогдсон орчлон мэд имлэг дээр ирлээ. Өөрийгөө болт хэмээн танилцуулсан ээлдэг зантай залуухан эмч өрөөндөө урж оруулаад орон нутагт хэлгсэн таны шинжилгээг бид үзсэн. Ноцтой юм ажиглагдаагүй. Гэхдээ дахин нарийн шинжилгээ авмаар байдаг гэлээ. Үлээлэг ичимгээр бэргэж суулсан барахаас дугуйхан толгой дохиход болт эмч танд тусдаа өрөө бэлдсэн. Ер нь ийм төрлийн эмчлүүлэгчдийн нууцлалыг чамд хадгалдаг болохоор бусад өвчтнүүдээс тусад нь эмчилдэг. Энэ тал дээр та санаа бүзав. За ингээд шинжилгээнд орох удаа гэлээ. За тэгье дээ. Би жаахан бэргээд байгаагаа нуух юм. Чухам ямар шинжилгээ өгөх ёстой вэ? Гэд босоход болт эмч инээмсэглэн би энд бүх шинжилгээг биччихсэн байгаа. Таныг өрөөнд чинь хүргэж өгье. Аа тийм. Бархас ахаа. Өрийн шингэнээс дээж авах зайлшгүй хэрэгтэй. Энэ тун чухал гिचгээд үндив. Бархасын санаа зовж эхэлсэн ч хариу хэлж эс төвдөн эмчиг даган дуугүйхэн явсаар сайхан тогтчулсан өрөө рүү орлоо. Гал тогоо угаалгын өрөө ундалгын өрөөнөөс гадна сандал, ширээ, компьютер, зурагт, хөргөгч, усны аппарат, дасгалын төхөөрөмж бүхий цэлгэр том өрөөтэй юм. Энэ нь баргасан сэтгэлийг уужруулж жаахан зориг орсон тул эмчит хандан үрийн шингэнээс шинжилгээ авна гэхээр нэг л санаанд бууж өгдөггүй. Гэхдээ яаж хэмээн асуулаа. Ойлд элдэг зөөлөн мишэлзээд тань тусгай сувлагч бэлдсэн. Юутач хоёулаа нууцлын гэрээ байгуулчихъя. Энэ гээд хуудас цаас сарвайв. Бархас уншиж дуусаад зарим зүйлийг ойлгоогүйч дахин юм асуухаас зүрхшин гарын үсгээ зураад эрүүл сарвал болж илвэл бусд нь хамаагүй. Та бүхэнд маш их найдаж байна. Эмчилгээнд эртхэн ормоор байна гэлээ. Бархасыг нэг л итгэл муутай байгааг анзаарсан бол эмнэлгийнхээ дэг журам болоод зөвхөн тусгай өрөөнд үйлчилдэг сувлагчдын талаар нухацтай гэгчин тайлбарлаж өгөөд 3 зураг үзүүлэн энэ охид бүгд уламжлалын чиглэлээр сургууль төгссөн. Эрүүл мэндийн шинжилгээнд байнга ордог. Таны цаашдын эмчилгээнд зайлшгүй хэрэгтэй тул та аль нэгийг нь сонгоод өөртөө үйлчлүүл. Гурууланган ч болно. Гिचгээд хаалга руу алгаснаа. Дөөн явлаа. Та сонгож чадахгүй байвал би шийдчихье гэжээ. Гайхш тасарч алмаарсан барахаас өрөөнүүдтэй танилцсан цаг нөхцөө цуудал хаалга тогшин тэрэг төрсөн сувлагч ороод ирэв. Орчлон мэд гэсэн эмблем бүхий богино хормойтой энгэр задгаатай хувцас өмсжээ. Хөх хөгзөг сайтай урчлон хөлтэй 25 орчим насны тунжиг царайлаг бүсгүй аж. Сайн байна уу та? Намайг Туяма гэдэг. Танай шинжилгээ авахар ирлээ. Та орон дээрээ тухтайхан хэвтэрээ хэмээн уяхан хоолоогоор ээлдэг додно хэлж бархасч аягийн даган орл үзэгдэжээ.
Автобусан суусан Ануугийн сэтгэл түмэн зүйлийн бодол эргэлдэн нэг бол хөөрөн догдлож, үгүй бол төгшин гуниглаж байв. Хотын түгжрэл дунд урагшлах автобус үй хурдаа нэмэн эсвэл тоормс гიშгэн сэгсжүүлэх тоолонд гуйхаас нь чимчигнэн доогуур шархиран өвдгөн тун таатай мэдрэмжийг төрүүлэх бөгөөд Иремийн цэнгэл гээжиг боддоор мэдэрсэндээ огтхонч утарсангүй. Бархаас ахын эхнэр ямар хүү хүн байдгийн болоо. Бас хүүхдүүд нь. Гэтэл би бороо юм хийчихсэн. Өөрийнхөө өчүүхэн шунлын төлөө сайхан гэр бүлд сүүдэр тусгачлаа шүү дээ. Хэмээн бодовч чи ирээгүйч би өөр нэгнийг дуутгал байсан. Санаа бүзав. Амьдрал хаа нэг ийм санаандгүй учрал тарахыг үгүйсгэж болохгүй. Гэж учралсан баргасын үг санагдан тайвширч эхэллээ. Яг үнэндээ бол Ануугийн зүрхэнд хайрын гал аль хэдийн асан баг багаар улам бүр дүрлзэн нэмэгдэж байгаа бөгөөд баргасын аашааяг үгүйлтэл нь буй бүхнээрээ бие сэтгэлд нь уусан шингэж тэр тухай бодох тусам мөрөөдөл давтан алсын алсруу ухаан санаа дүүл нисэж байв. Автобуснаас буусан Ануу чимчигнэн өвдөх өвдөлтөнд жаргалтаяа мишин итгэл төгс алхасаар ойролцоо худалдааны төв орон хүнсний зүйл цуглуулад гэртээ очлоо. Ээж нь гайхшран чи чинь хаач чухаа санаа зовоод уцаа яагаад хаачихсан гэд нулимс гэлтгнуулан цай ягаллаа. Ануу тортой юмаа задлах зураа цэнийг дуусчих чи ээжээ охин нь ажилд орсон. Таашид сурангаа ажиллана. Эзний тун сайн хүү юм гэд дүүнэр та амттан тараагаад маргаашнаас хичээлдээ орно. Ээжээ хоёулаа нарандуул гарч юм цуглуулъя. Та битгий уйлал та гэж аль байдгаар аргадан тайлгаруулж удсан ч үгүй гэрээсээ гарчээ. Хөөрхий ээж минь би дөрвийг тэжээх гэж юу эсийг хэлээ дээ. Би бархаас ахаас ажил олж өгөөч гэж гуйнаа. Лав дургуцахгүй. Химэн бодон явах зураа удсаа үе нээж харах нь хэн нэгнээс зураг сүлээсний шинжгэлтэй харагдана. Ээжтэйгээ өдөржин зах хэссэн Ануу хэрэгцээтэй бүх зүйлээ аваад буцахдаа сургуулаараа дарин сургалтын албатайгаа уулзан төлбөр тооцоогоо хийгээд тунч сэтгэл хангалуун гэртээ хармагц сайхан хоол унд хийчгээд бархсаас чад ирэхийг дэгэлцэн хүлээд суутал. Орой минь сургуульда бүртгүүлсэн үү гэсэн зурус иржээ. Ануугийн зүрх догдлон сэтгэлд нь гэгээ татан бүртгүүлсэн харин та амжид үзүүлвэ гэж яаран хариу бичлээ. Үзүүлсэн. Эмлэг твцэн. Гайгүй юу? Айжгүй. Аха би очиж болох уу? Миний дүү хичээлээ давтаад маргааш сургуульд аяв. Ах нь маш их ядарсан байв. Анууд гомдол төрөн нулимс нь мэлмрээд ирэв. Та надтай уулзахгүй мүү? Маргааш ч юм уу боломж гармагц хэлий. Уулзнаа. Би ээжид шөнийн ээлжинд гардаг ажилд орсон гэд хэлчихсэн. Одоо хаачих вэ? Өнөөдөр амарч байгаа гэж хэлчих. Ах нь маргаашнаас боломжийн ажил олж өгье. За аха сайхан амраарай. Чээж гэсэн эртхэн унд хичээлд яваарай гэснээр тэдний чад өндөрлөж багш атууга тайлгарсан Ануу орондоо орон хэвдээд одоо болтол шархиран чимчигнэх мэдрэмжийг таатай анзааран өнөх холын сайхан мөрөөдөлд өмгөн зөргмөллээ. Бархас Ануу хоёрын энэ санаандгүй учрлыг өөр хэн нэгэн мэдсэн бол сайнаар хизээч хэлэхгүй тодорхойж энэ учрал 5 ам бүлтэй нэгэн гэр бүлийг аз жаргалтай амьдралын зам руу итгэл төгс хөдлөн оруулсан билээ. 5 дугаар хэсэг төгсөв. Санаандгүй учрал 1-р бүлгийн 6 дугаар хэсэг. Совлогч охин баргасан судснаас 3 жудаа цус авч 3 өөр савнд ивлээд 3-ны өндөгнөөс нь ч бас авчхаад аха болсон та хувцаа тайлаад хэвтэрээ гэж бай. Бархан сууг нь тэмч ичимхий хүн биш. Гэхдээ энэ удаа үнэхээр их ичин балмагдаж яхаа мэдэхгүй хөшчөө. Туяамаа ялдамхан инээмсэглээд танаас өрийн шингэний дээж авах ёстой санаа зовлтгүй. Эмч тань тодорхой хэлсэн байх гэжгээд өөрөө ч хувцаа тайлж эхэллээ. Борхоо минь ийм юм
байдаг гэж үү? Хэмээн зүрхшэн бодох Бархас хувцаа тайлахад бүрэн үцгэлээрээ та ичих хэрэггүй. Гээх Туяамагийн хоолой цандинлаа. Нүдээ тасансан Бархасын биеийн дээгүүр совилогчийн турхан гар гжигдэх мэт гулсан алгуур доошилсоор дур тачаалтаа автсан Бархас гараа сунгон совилогчийн хөхнөөс атгалаад өрн ирэхгүй айглаж гарав. Туяама энэ ажилдаа тун сурцтай нэгэн юмсан ч. Шинжилгээний хариу удахгүй гарахаар эмч дуднаа гэжгээд тэргээ түрсээр гараад явчихав. Үйл ялгахын тавирсан Бархас болж өнгөрсөн бүхэнд алгуурхан автан эмнэлгийн үйлчлэгээ сэтгэлд нь нийцэх бололтой инээмсэглсээр өндөөж шүршүрт орчхоод гарахтай зэрэгцэн үдийн хоол ороод иржээ. Сэтгэл нь тэний сайхан хөнгөрсөн Бархас цадтал хооллоод дараа нь төрхөн зур дасгал хөдөлгөөн хийчгээд зөөрмөлж хэдтэл утас нь хангинан эмч дуудлаа. Болд эмч өнөөхөл элдэг төрхөөрөө угтан таны шинжилгээ ноцтой юм юу ч алга. Төрөв болчрохаа за тэгээд дотор эрэхтэн бүгд цоо ирүүл байна. Чухам ямар учраас ийм болсныг бийж ойлгохгүй гэлээ. Сонь юм аа. Сүүлийн 3 жилдээ л ийм болчихлоо. Яах вэ? Танд би нэг хүн зааж өгье. Энэ тал дээр маш сайн барьж хүн л дээ. Очоод судсааныг бариулаад үз. Би уцаар хэлчихнэ. Тоочоо зөвлөгөөг нь сонсоод ир гэд хаягийг нөгөв. Бархас ч урам уутайхан гарч алхасаар хурч очоод додгош орлоо. Үүдний хүнд уучраа хэлвэл өө тийм болтомж ярьсан. Алив та ишээ гэд цонхоо хөршгөөр хаасан бүдэг гэрэлтэй өрөөнд орууллаа. Булангийн ширээн дээр махлаг настай автар эмч суух бөгөөд учир байдлаа ярьсны дараа Бархасын судсыг барьж үзлээ. Тун хинуур Нямба удтал үдсний эзэст осолд орж байсан уу? Хэмээн асуув. Үгүй ээ. Хүчтэй унаж бэртэж байсан уу? Үгүй. Сонь юм. Яалтчгүй айхтар дөргөлд авсан байна да. Миний дүү сайн сандаа хэмээн бариачигч тун ихур ширтэн дахин асуулаа. Толгой гашглан суух Бархас гэнэтхэн өө тийм 3 жилийн өмнө мотоциклдаа согтуу явж байгаад унсан юм байна. Гэхдээ бэртэж гэмтээгүй дээ. Бариачигч нуг инээснэ. Заавал хүчтэй унснаар бэртдэг юм биш л дээ. За оролдоод үзье. Ийшээ энэ өрөөлөө ороод хувцаа тайлаад хэвтчихвэ гэлээ. Удалгүй бариач араас нь орж ирээд толгойноос нь эхлээд элж эхлэв. Бариачин гар хөрвүү үгүй юу нүдэн сэргэн онгойж маш гоё тайвширлыг авч багаар хөлөрж байгаа нь мэдрэгдэнэ. Ард дагц хүзүү нуруу тэгээд доошлон хөлийн уул хүртэл бариачин зөөлхөн боловч чангаар элбсээр байх үед бүх бие нь улам бүр тайвшрал думбон эрч хүч цогцлон ирэх шиг боллоо. Эцэст нь хонгууц ахар сүүл хавьд нь маш удаан элен дарлаж байснаа. Одоо дээш хараад хэвт гээд дотоожийг нь тайлуулмагц салтай төмсөг орчмонд базлан эллэг хийх үед бариачигч ундууцсан 50 хэвт гэж зандраад өргөжлүүлэн барьсаар байв. Бархасын дур тачаал урд хожид хизээж байгаагүйгээрээ асан ижиж балмагцсандаа байж чадан сэрэлтэн хөлсөнтэй нэвтнэрж орхилоо. Хүм хэд хэдэн гол судас чинь дарагдчихсан байна шүү дээ. Эртхэн эмчит хандахгүй яадаг манд вэ? Одоо болсон бос гэснэ. Хандаа гэж хэнийг дууджээ. Шинжилгээний хариуг хамгийн их дэнслэн догдлон хүлээсэн хүн бол орчлон. Совилогч Туяамаа гарч ирсний дараа дээжийг тэр доорн лаборатори түргүүлээд хариуг найлуулах хурдан гаргаарай. Эхний удаад төрөвжилсэн гормоор авчих. Дараа нь илүү няхур үз гэж даалгалаа.
Лабораторийн хүч чадал өндөрч гэлээ зарим шинжилгээ тодорхой цаг хугацаа шаарддаг тул орчлонд эннээс өөр арга байсангүй. Өрөөнд тэсгэл алдан хүлээх ганц цаг хичнээн удаан өнгөрөвдөө. Ашгүй хаалга дууран бол дэмж инээмсэглсээр орж ирээд "Захирлаа, бүх юм ок. Та өөрөө хартаа" гэд хэдэн цаас сар байв. Нээрэл цоо эрүүл хүн гэдг нь нүднийх нь өмнө дурайх лабораторийн хариунаас элтэд харагдана. Яг л миний хүссэн хүн гарцаагүй мөн байна. Одоо алах авсран мөргөөдч хамаагүй зөвшөөр үлхэл үлдлээ. Болд минь тун сайн ажиллаа. Бүх анхаарлаа барахаас ахад хандвал барайч эгчд хэлсэн биз дээ. Одоо очиж уулз гэж догдлон хэлэх орчлонгийн ногоовтор туяатай дүрлгэр хүрэн нүдэнд нулимсан сандар бунжигнан цэвэрхэн царайнд нь баярын гэгээ татжээ. Болд гараад удаач үгүй хаалга тогшсоор нарийн бичиг уянгаа орж ирээд "Захирлаа, энэ таны захиалсан хувцас. Би бүр өөрийнхөө биеэр сахиж байгаад авчирлээ" гэв. Орчлон хаалгаа төгжмөгц хувцаа тайлан нүцгрээд том толлын өмнө зогсон бие хагаа удтал сонжоход 33 тааж 25 та мэт харагдах тэгш гойлог бие бандгар дуу өгзөг нарийнхан бэлхүүс сэрийсэн том хөх өмнө нь дурайна. Өөртөө сэтгэл хансан орчлон ийш тийшээ эргэн бүх бие сайтар хар зогссноо. Ер нь өөрөө шийдэх гээд оролдоод үзье. Хамгийн найдвартай арга хэмээн үл ойлгох юм бовдносаар совилогчийн хувцсыг өмсөж үзв. Биеинд нь яв цав таарснаас гадна цээж хэсгээр үлээлэг барив байгаа нь хоёр хүүхийг нь илүү томруулан задгаа ангирын цаанаас том байгаад гайхалтай тажаангуй харагдах аж. Сэтгэл хангалуун инээмсэглэх орчлон далдын хүчинд эрэхгүй ховсдуулан сэрэл хүсэлтэд автан аяархан гиншээд нэг тийм нууцлаг мөрөөдөл домбон удтал өөрийгөө толдлоо. Бархас ах чин гэр бүлтэй хүн гэтэл би ийм бодож байдаг. Азан шалаанд орон зүрх алдавч үр хүүхдтэй болох цар ганц хүсэл нь элд давмгайлан их л сайн хүн юм шиг санагддаг. Эхлээд донор болохыг гуйж зөвшөөр үлхэл бодъё. Харин дараа нь орчлонгийн царай ягааран духанд нь хөлж яхарч өнөөхөл адын бодол өвч биеийг нь бүрхээд ирэх үед энэ амьдралд юу ис болдог вүлээ дээ. Магад миний бодол зүгч үж мэднэ хэмээн өөрийгөө зөвтгөн бодоод хувцаа яаран сольжээ. Нээрэл энэ дэлхийд хүмүүний амьдралд санаанд оромгүй үйл явдал, санаанд оромгүй учирлууд ар араасаа догоон хар цагаанаар сүлэлтэн байдаг болохоор жохом юу нь буруу, юу нь зөв болохыг гагцхүү цаг хугацаа л харуулах буй за. 6 дугаар хэсэг төгсөв.